та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг хүргье. За намайг Санжаа Доржийн Одон Чимэг гэдэг. За би Багнуур дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч. За мөн Багнуур хувьцаат компани хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг ийм хүн байгаамаа. За дөнгөж сая одоо манай Батням төлөөлөгч ярьлаа. За Багнуур дүүрэгт одоо хүний эрхийн ялгуурлан гадуурхалт ямар байдгийг бэ гэдгийг бас зохиос нь ярьлаа. За ер нь бол ардын намд элсгүй бол ажилд ордоггүй асуудал манай Багнуур дүүрэгт өнөөдөр байгаамаа. За сүүлийн 9 жил Багнуур дүүрэгт ардын нам засаглалаа. За тэгээ энэ хугацаанд Багнуур дүүрэг 30 мянган хүн амтай 30 гаруй мянган хүн амтай байсан бол яг хөдөлмөрийн насны залуучууд нь дандаа Багнуур дүүргээс дайж явчихсан. За энэ нь юутай холбоотой юм гэхээр нөгөө намжирхалтай холбоотой. Эсвэргээрээ Багнуур дүүрэг одоо 29 мянга гаруй хүн амтай байгаа. За 29 мянга гаруй хүн амын дийлэнх нь ахмадууд, хүүхдүүд. Ахмадууд болохоор залуучууд маань болохоор аав ээжигээ агаар салхитай цэвэр агаартай гээд Багнуурт аваачиж амьдруулж байгаа. За тэгээ мөн хүүхдүүдээ одоо цэвэр агаарт амьдруулж байна. За тэгээд хүн амын дийлэнх нь ахмадууд хүүхдүүд болсон. За жинхэнэ одоо хөдөлмөрийн насны залуучууд нь Багнуур дүүргийн намжирхалаас болоод Багнуураас дайрчихсан ийм дүүргээс өнөөдөр үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхээр өнөөдрийн энэ нээлттэй сонсголт хүрсэн ирээд байгаамаа. За миний хувьд мөн одоо Багнуур одоо өнөөдөр бол засгийн газар оюун толгой нээлттэй сонсгон зохион байгуулж байна. За тэгээ энэ намаржингаа одоо баялагын хулгай, нүүрсний хулгай гэж ярьлаа. Гэтэл яг үнэндээ бол баялаг бүтээгчтэй засгийн газраас одоо дээд шатны байгууллагуудаас баялаг бүтээгчтэй яаж дэмжиж байгаа юм бэ? Тэднийхээ эрх чөлөө зөрчигдөж гин үгүй юу гэдгийг бол мэддэггүй. За би Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багнуур хувьцаат компанид ажилладаг. За засгийн газраас бол төрийн өмчит компани үр ашгийг сайжруулах ёстой, засаглалыг сайжруулах ёстой, нээлттэй ил тод болгох ёстой гэж ярьдаг боловч тэр нь газар дээр хэрэгждэггүй. За улс төрийн шууд томилгоог төрийн өмчит компаниуд дээр хийдэг. Улс төрийн одоо шууд оролцоотой учраас энэ одоо баялаг бүтээгчдийн эрх чөлөө тэгээ үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө тэнд хязгаарлагдаад байт юм аа. За би Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багнуур хувьцаат компанид ажилладаг гэж түрүү хэлсэн. За жишээлбэл би яг энэ дээр өөрийнхөө компанид одоо болоод байгаа бодит кейсийг ганцхан жишээ ярья. 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр буюу наадмын өмнөх өдөр Багнуур хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлөөс Багнуур хувьцаат компани гүйцэтгэх захирлыг гинт сольсон. За тэгээд одоо уурхайчид эсэргүүцсэн төлөөлөн удирдах зөвлөлийнхаа шийдвэрийг эсэргүүцсэн. Яагаад эсэргүүцсэн бэ гэвэл Багнуур хувьцаат компани 1200 уурхайчны одоо ажлын амжилтыг бүхлээр нь хангалтгүй гэж дүгнэнгүүтээ гүйцэтгэх удирдлагыг сольжиж байгаа. За гэтэл бол Багнуур хувьцаат компани 1200 уурхайчин хамт олон төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулах гэж эрээхээрээ зүтгэсэн өдрийн одоо жилийн 365 хоног 24 цагаар тасралтгүй ажиллаж Монгол улсын гал голомтыг сахин ажилладаг ийм хамт олон байгаамаа. За тэгээд 1200 уурхайчны маань хөдөлмөрийг үнгүүдүүлээд хангалтгүй гэж дүгнээд гүйцэтгэх удирдлагыг солилцсон. За тэгээд тэнд эсэргүүцсэн тэр шийдвэрийг эсэргүүцсэн уурхайчид өнөөдөр ажилласаа халагдаад арга хэмжээ ахуулаад энэ нь ингээд байдаг зүйл юм шиг бусад уурхайчдад ойлгуулад ингээд явж байгаад бол туйлын харамсалтай байгаамаа. Гүйцэтгэх захирлын үр гүйцэтгэгчээр 7 дугаар сарын 9-ний өдөр Багнуур хувьцаат компанид томилогдож ирсэн тэр хүн ажлаа авсан цагаасаа хойш уурхайчдыг нам үзэл бодлоор нь ялгуурлан гадуурхдаг. За дээрэс нь үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө сахилгын шийдгээд арга хэмжээ авч одоо дарамтлагдаг. За тэгээд дээрэс нь зүгээр одоо ажиллаа хийгээд сонгон шалгаруулалтаар орж ирээд ажиллаа хийж байгаа хүмүүсийг ажиллаа өг өөртөө чинь хамтарч ажиллаж чадахгүй гэд шахдаг, дарамтлагдаг. Энэ асуудал бол одоо бүр
багнуур дүүрэгт багнуур хувьцаат компанид бүр хэрэг сэтэрлээ. Тийм учраас би өнөөдөр яг энэ одоо нээлттэй сонсголт уурхайчдынхаа төлөөлөл болж үгээ хэлье гэж багнуур дүүрэгээс зорин ирсэн. За мөн одоо би яг өөрөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө зүй бус харьцаж ёс бус үйлдэл гаргасан гэдэг шалтгаанаар сахилгын шийтгэл арга хэмжээ аваад ахуулаад за тэгээ түүнийг одоо эсэргүүцэн шүүгдсэн байгаа. Тэгээ захиргааны хэргийн шүүх маань одоо маргааш шүүх хурал маань болох гээд байж байна. Тэгээд мөн одоо өргө толгоосон ээжүүдийг, эхчүүдийг маш их одоо дарамтлагдаг, шахдаг, намаар нь ялгардаг. Одоо ингээд нэг 30 мянган хүн амтай жижигхэн багнуур дүүрэгт маань улс төржилт гэдэг хэрэг сэтэрлээ. Намаар одоо ялгуурлан гадуурхалт хэрэг сэтэрлээ. За тэгээд дүүргийн одоо ажилд орохын тулд заавал ардын намд элсдэг байдаг ийм одоо явцсан ийм одоо бичигдээгүй хууль багнуур дүүрэгт одоо ингээд байгаа шүү гэдгийг дуу хоолойгоо хүрэх гэж энд би зарим ирсэн юм аа. Тэгээд ер нь бол үгийнхаа төгсөлд хэлэхэд хаана шудраг ёс байна, тэнд хүний эрх баталгаажтай. Тийм учраас одоо шудраг ёсны төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх одоо энэ эрхээ эдхийн төлөө залуучууд маань идэвхтэй байгаасаа хэмээн уриалж байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье.